Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгдор Жин сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Мянмарын холбооны бүгд найрамдах улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Мянмарын ерөнхийлөгч Ноён Тинчуа болон тус улсын төрийн зөвлөх бөгөөд гадаад иргэн сайд хатагтай Ан Сан Суу Чи нартай уулзсны сацуу олон тал хэлэлцээр хийж зарим чухал баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр орны бизнесийн томоохон хурал семинар зохион байгуулсан байна. Ази Европын дээд түвшний 11-р уулзалт зохион байгуулах чигүүргээр хангах үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан өнгөрсөн 7 хоногт болжээ. Хурлаараа дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах телевизүүдийн талаар болон бусад асуудлуудаар хэлэлцсэн байна. АСЕАН-ын дээд түвшний уулзалтыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо болон Монголын телевизүүдийн холбооны 9 телевиз дамжуулан олон нийтэд хүргэнэ. Шууд нэвтрүүлгийн сурвалжлагыг АСЕАН-ын арга хэмжээ зохион байгуулагдах Шангрила зочд буудал, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ зохицуулбар АСЕАН вилла хотхон дох цэгүүдээс хийх юм байна. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 6 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын хурлаас гамшигаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдж байжээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсгэн байгуулагдсны 13 жилийн ойн түүхэн энэ өдөр онцгой байдлын албаны бүтээн байгуулалтын нэгэн томоохон ажил болох онцгой байдлын албаны түүх музей нээлттэй хийжээ. Эрдэнэс таамаглалт компани 1072 ширхэг хувьцааны 30% засгийн газарт худалдах хүсэлтэд иргэд өнгөрсөн 7 хоногийн даваа гарагаас арилжааны банкудад хандаж эхэлсэн. Тэгвэл 7 хоногийн өмнө хүсэлтэд гаргасан иргэдэд төрүүлж олгох 100 мянган төгрөгийг өдрөөс эхлэн олгож эхэлжээ. Энэ сарын 24-ний өдрөөс эхлэн бүгд найрамдах Солонгос улсын Бусан хот руу тогтмол нислэгтэй болох нь Солонгосын агаарын тээврийн Аэробус компани Улаанбаатар Бусан Улаанбаатар чиглэлд нисэх бөгөөд эхний 100 зорчигчдоо онцгой хямдралаар бэлэг барьсан гэж тус компаниас өчигдөр мэдээлэл хийжээ. Цаашдаа Аэробус компани 7 хоногийн мегмар баасан гарагт тогтмол нисэх юм байна. Нөөтийн суглаа өнгөрөх ням гарагт болсон энэ удаагийн тохиролд 5 дугаар сарын 1-ээс 31 хүртэл худалдан авалт хийсэн баримтуудаас шалгаруулсан байна. Нийт 9246 азтанд тодорсон бөгөөд 4 сая төгрөгийн 11 ширхэг баримт, 20 сая төгрөгийн 1 ширхэг баримт эзэндээ азтан болгожээ. Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд ган од өмгөөлөгч Содом Доржин хамт мэдээлэл хийжээ. Хэвлийн хурал хийж байгаа шалтгаан нь хэд хоногийн өмнө ган од нэр дэвшигчдийн талаар, сонгуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацсан. Уг бичлэгийг ихэнх хүмүүс улсын хурлын сонгуул биедаа нэр дэвшиж байгаа Наран туяад хаяглаж хэмээн ойлгож байгаа. Тэгвэл Наран туяа телевизийн нэвтрүүлэгт орохдоо ган од өөрөө эмэгтэй хүн биш болохоор эмэгтэй хүний зовлон ганц бие ээжүүдийн зовлон ойлгох үг гэж хэлсэн байдаг. Энэ үг нь ган одод хүн дээр тусч тэрээр сэтгэл санааны хохирол амссан тул Наран туяаг шүүхэд өгч байгаа талаар мэдээлжээ. Цогт марламан дараах шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хойшилжээ. Учир нь цогт дэлгэр ням гэх өмгөөлөгчийг нэмж авах хүсэлт гаргажээ. Улмаар шүүх хурлыг 7 дугаар сарын 5-ны хүртэл хойшлуулсан байна.